гэдэг 2 хүүхдийн ээж UGC content creator байна. Анх надад UGC content creator болох саналыг манай нөхөр тавьж ирсэн. Тэгээд удаагүй байсан гэртээ хүүхдүүдэд хардаг байсан учраас чинь зүйл туршиж үзье гэж бодоод тэгээд анх орж исэн. За одоогоор нэгдээ ер нь 30 гаруй брэндтэй хамтраад бас 30 гаруй мөчлийг хийж гсэн байна. Анх мэдээж хэцүү байсан зүйл гэх юм бол бичлэг хийх чадвар байсан. Одоо бичлэгээ яаж хийх вэ, ямар төгс хийх вэ гэдэг маань үнэхээр хэцүү байсан бол одоо удаан хугацааны явцад хийсээр байгаа туршлагачаад энэ тал дээр илүү сайжирсан. Миний Jenny дурсанаас хойш одоо бараг жил болох чинь энэ хугацаанд би маш олон брэндүүдтэй хамтарч энэ болгоноосаа туршлага хөрөмтлүүлж, сайжирч, номроо түвшинд хүрч чадсан. Миний про креатор болоод удаагүй байгаа. Гэхдээ би про креатор болсноосаа хойш ерөнхийдөө одоо нэг 300 сая төгрөгийн орлого олж чадсан. Яг Jenny-г орлогынхаа бас нэг их үсэг болохыг зорж байгаа. UGC контент креатор байхын гоё зүйл гэх юм бол мэдээж бүтээгдэхүүн авах. Тэр бол нэг гоё. Бас нэг гоё зүйл гэх юм бол үргэлж шинэ зүйлийг сурч чадж байгаа маань үнэхээр таалагдчихэ. Шинэ хүмүүст хэлмээр байгаа зөвлөгөө гэх юм бол юунаас битгий санаад хийх явцад угаасаа хүн сайжирдаг учраас би хийж чадахгүй гэж бодох биш. Эхлээд хийж үзье гэж зориглоод заавал хийж үзээрэй. Шинэ зүйл сурахаас би хизээж би айгаад. Брэндүүдтэй хамтарч контент хийн гэдэг маань ерөнхийдөө бол өөрийгөө сорсон шинэ зүйлээ үнэхээр чадсан. Тиймээс би Jenny-д орж креатор болсондоо үнэхээр баяртай байгаа. Баярлалаа Jenny.